За энэ оны одоо хаалт сүүлийн одоо явалт мөөжиг мач одоо 2 хоногийн дараа буцаа болсон байна. Тэгээд тэр одоо Гамбол дах руу явж байна. За Гамбол дахын тэнд 6-гаар 1 4-өөр 1 ганцаараа 1 за нөгөө релиз 3 байгаа. Ер нь бол яг гэрээг нь хажуу талаар баруун талын айл, зүүн талын айлуудаар нь одоо ингээд хонь малын хараагаад өрөөсө болохгүй байна гэнэ. Тэгээд тэр одоо гараад замынхаа талд явж байна. Юу гэсэн бэ дөнгөж айлын хоныг айлжны тараагаа ийцсэн гэсэн. Сая битэр өдөр дуудлага аваад өчигдөр бас гэрийнх нь хажуудын зүүн талынх нь айл руу орсон гэдээ яриадсэн чинь. Өчигдөр битэр чадаагүй. Гэсэн чинь сая хаашаа гараад ирж их замд баруун талын нөгөө айлынх нь 2 айлын хоныг тараагаад нэгийг нь идчихсэн байна. Одоо тэгээ очиж байна. Нэшн ямар явдлаа. Тараачхаас тэгээ хэлчлээ шүү дээ. Буруудуу зүгдүү. Одоо яалттай үү те. Замын хол яваа хүмүүс чинь очиж байгаа юм чи тэгээд. За тэгээд ингээд битэр замдаа явж байна. Өнөөшний явдал маргааш явдал явдал тэгээд ямар баахыг таашгүй. Зяд болцгоё. Мөөжгийн дуртай шаан. Дуртай шаан ганцаараа гин шатсан байна шүү дээ. Шантасаар юм өгөхгүй тий. Наа. Шантасаар юм өгөхгүй. Энэ тархан байна үстэй. За. Хилээ байна. Ботби. Юмши. Таарах юм човор хаад. Тэгээ амарсан хамаагүй жаа хамаагүй дээр болчихлоо. Өглөөний 7 цаг болж байна. Одоо явж дуран дээ та. Орчин шимээ энерго байлаа. Юм таарсангүй. Одоо явж дуранднаа. Арай нэг дэс цайж байгаа. Мандж байгаа тийм. Нар цайн гэдгүүд нэ. 9 мөсгөл мандж байгаа хэ тэ. 9 тхүүлэл. Тэгрээд нартыг зөө. Одоо орчин одоо харж яваа шүү дээ. Өдөр утсаа. Тий. Ботсон гэдэг үү наашилсан гэдэг үү. Нар наашилсан. Ажил төвч боломж байна. Ямтаас тийм. Ана гэрлээ өгсдөг юм биш үү та? Мөн шүү дээ. Аа? Мөн. Тийм. За мөхөрдөн мань тэнд сууж байна. За ямарч байсан. Үргэлж хийж байгаа залуу юм. Өнөө өглөө хонь гарангууд хоёр хоныг нь чон барьсан байна гинэ. Тэгээд морьтой өргөж яваа. Ямар ч гэсэн урд нэг хариж явна. Нэг чон ямар ч байсан хөөцөн явна гэнтэй. Тэгвэл тийм мэдээлэл авчаа зооч байна.
За морьтоноор нэг тоолгож нэг гарч ирлээ. Хотны ганц юм шиг байна. Сайхан дууж авчирлаа да энэ залуу. Энэ том амт байна уу юу? Эндээс ингээд наашаар зөвлөж ивч байгаа л мангар шүү дээ. Би нөрөг юу басан дурангийнхаа бичлэгт оруулаад. Чиний бодож байгаа онж байгаа за мөнх эрдэнэлээ явж гин. Ицсэн үү? Бичлэг байна. За. За. Болоо. Энэ нэг хоньны 2 госч ирлээ. сая 2 оны ицсэн бахаад. Эхлэж байгаа хойгоор очиж өгсөн. Би өдөр зогсоосон. Сонсоо. Сонсоогүй би зогсоосон. Оо юу? Тий. Би бас нэгээс өө. Цагаан дээр харс ортой. Чи салтайгаа мах шаалаа. Яа тий. Хоёр тийм нөө. Сончны нөө. Энд 2 цоныг хон идсэн гэж хаа. Энэ хон идээгүй нөхөр байна. Идээгүй нэр. Тэгвэл одоо гэрийнх нь дахиад байгаа. Байгаа юм да. Тэрнийг очиж мөрийг олж өгөх хэрэгтэй байна. Содээс хүчээр өгч. Мэн хүмүүнтэйгээ Тийм. Тэд энэ хаврах гэсэн. За дүүд баярлалаа. Сайхан морьтой тууж гаргаж ирээд. Энэ их хашир амт юм байна тий. Морьтой үргэхгүй бол гарахааргүй шүү дээ. нөө жинхэнэ нөгөө хотын банкар чинь энэ нөхөр байхгүй юу? Тий. Нэлээ олон айлын онд өрсөн нөхөр дөө. Үргээгээд гардггүй. Нөтөр дүүтэ морьтой таараад дүүгээр үргээл гэсэн дүүстэй элдсээр байгаа л авсаж өгдөө. Нөхөрийнх нь сайн буудлаад 2 удаа нам тий. За мөнх хэдэнд очиж байна да. Мөнх нэг алдвал нэрмэндээ. Ойролцоогоор. Цагаан долоон заяа байна. За мөнх хэдэнд бодлаа. Oh, nice. Онцоо. Nice shot, buddy. Ханаа мэд. 4 метр эртнээс хойно шоу өргээд юм идсэн болов гэдсэн тий. Тэгээ бид нэг хойноос нь 2-ыг авцсан байж байна. Тэгсэн чи 2-ыг авч өглөө. Тэгээ энэ эзэн мөн л дөө гэж бодсон чи одоо таны онлоор юу гэж байна? Энийг болоор цус нь хатцсан жавж чинь цустай байх хэвээр. Ааха. Өчтөрийн цус л гэж ойлгоод. Түрүүхөө эзэн бол наач одоо нойтон байх хэвээр байхгүй юу? Тэгэхээр одоо тэр 2 хоньны эзэн чинь өөр нөхөр байх хэвээр. Хэдүүл очиод эргээд очих нөгөө. Одоо тэр сэгийг очиж үзээ дээ. Мөрийн хараа тийм ээ. Үзээ. Тэгээ энэ нөхөр бол хайстаа нөгөө айл дамжиж юм авдаг нөх ч юм уу наач. Тэрийг нэг урдуур иргэж яхад хойгоор танаа хотлоо ордог нөхөр мөн байж байгаа шүү дээ тийм. Унаа бороо харин сайхан илдэж яг л морьтой илдсээр гал хөнгөрөө гоё дижэл морьтой. Урд нь ерөөсөө нэг 300 м-ийн зайтай л явж байна. Харин ерөөсөө чонтогоос яг цуг ороод иж байгаа шүү. Нааша орж ирэнгүүт хурдаа авч. Тэгээд нэг үлээд яасан ч харин зогсчлоо. Зогсоо болсон ихнийх нь хойгоор. Тий. Жохон агуур. Гэтэ хүн чарах авц угаасаа жохон нилээн шиг хараад бас дагуулж чадахгүй нэ гэж айдсэн шүү. Тэгээ маань чад ерөөсөө тэгэл буцаад эргээд нэг толгойд ороод ирэх чинь наач. Энд гэхдээ нөгөө шархаваад залуу хүн чинь шал өрөөлж. Зогсон тэгээ бодсон. За одоо тэр мөрөн дээр очиод нөгөө тэр мөр хаашаа гарч юу хэд ирж үү тийм шүү дээ. Тэгээ өнөө урд нуурын ч одоо 5 явах хэвээр бас тусдаа 6 явж байгаа. Одоо нар буулаа. Релиз 3 бас байгаа тий. Тэгээ ерөөсөө наа чин тоолоод бүх л доонод байгаа даа. Ямарс нэг дайснаа бол дараалал авлаа тий.
Ямар ч сайхан ганцхан нэлцгээл бүгдээрээ. Манай дүү яг адуунд явж байгаа хямартай залуутай таарлаа. Мөнхөрд нахан дөр уурга мурганы барьсан гой зүг бичлэг хийж байгаа юм. Янзи. Уурган муурган яасан сайхын адуу малуунаад явж байгаа нэ ойр дийм зургууд харааг бас. Тий. Гоё яригчлаа шүү дээ. За хямартай ямарсан дайснаа дараад авлаа. Одоо дараагийн ажилд орно хэдүүл. Тэгээ. Мөөжиг маань явах хэвээр хүн нэг 2 өдөр хойшлуулсан яг уу. Яг хэрэг гарлаа Тэр гарлаа. Энийг бол чивэдэд шамар заяа үзүүлэхгүй шин амтчихвс. Яа тэндийн гэдэг дуудлага ирээд. Азтай байлаа. Гоё нөхөд. Өөчгсөн ямартай юу шүү дээ. Ямартай төгөж үзүүлдэг шүү дээ. Өчигдрөл нөгөө нааша мөөжиг өтөргөө орой гарч яхад л айлын хот руу 2 хот руу ороод буужнууд одоо нөгөө 6 шон чинь орчиж байгаа хүн. Тэгээ өнөөгөө дурандаад Юм усаа хасартаа наатал дурандлаа л таймаа салхи. Тэгээ юм харагдсангүй. Итэл 6 нууна байгаа. Зоршэрэг ямарсан бүтлээ. Энэ урдаас чинь өөр хөтөр ирсэн нөгөө нэг адууны урд чинь 2 наашаа гаач. Тэгэхэд жаахан тэр галсан гүргээ гэдэг гээд Тэгээд та хоёр дижээ бэйс юм суугаад байгаа. Тэгэхэд хоёр өшгөө яраар илдээд байна шүү дээ. Тэгвэл тэр хоёр ч бас тусдаа ч байна. Тусдаа. Тэгэхэд Витер гээ салхитаар ингэж төрөөд ийшээ гарсан байна. Тэрийг тань руу гаргацсан л та. Тэгээд би том доожгоос дуулахгүй юу? Бороо илдээдээс л гэж авч ирсэн. Тэгээд анхан цаана хоноо айцсан 2 цаг сагч байгаа юм. Тэгэл уул нь үргээсэн бол гасан үргээс бол болж байгаа юм. Гасан үргээс ийшээ гарсан. Зүүн талаас ийш маруу явуулцгаа тийм. Баруун тийш ийшээ гараад. Тэр хоёр нэг алдсан. За дараагийн хажид орох үү. За. За чанга шууд хойно. Тэгээд явахс. Апон байна уу дөрөө? Үчэн зэргээр давангууд нь яг ийшээ баруун түвшин шаардлагатай гэж бодсон. Ороодоо гараад ирсэн энэ. Ороо чардуу гарч ирсэн. Утсан нь мэдэхгүй байна гэдэг. Ороо чардуу гараад ирсэн. Наад юусе яг энэ хоёр ташилсан хоноод бамбалж явсаар гал. Таних нам уу? Арай л азаасан баг. Хойчсоо гүйхгүй дээ. За ойлоо дэш өгсөй дөө. За битээр одоо сүрэн дээр ирсэн. Хүлээж гин. Гамболдох яваад гисэн. Цаг 30 минут болно гэсэн. Одоо битээр юу их вэ? 30 минут буу болчиход. Тэгээ суурлага юм да. За одоо тэгээд юу болохыг одоо тэгээд цаг хугацаа харуулна да тийм. Нийлээд нөхдүүд бас байгаа юм байна. Тэгээд үгүй явсан нэгийнх нь хөлийг амраацсан. Одоо тэгээд дахиад буу хэд нөхдүүд байгаа. Нилээн том газар үргэж байгаа. Тэгээд ямар цаг 30 минут хүлээх юм байна. Энэ олон нухчаатай өглөө бол дурандаа тараагүй. Гэхдээ ер нь бол байх хувьд бол байгаа. Одоо энэ наран шингэх зүгээс л манай үргэнд Тэр мөрдөө. За тэгээд одоо Монголд энэ жилийн сүүлийн онгор хас төхлөө тий. Одоо буцлаа да хай маргааш нөгөөдрөөс. Одоо нутаг өсөх цаг боллоо да. Одоо угаасаа хөөж явуулахгүй бол энэ хөө босох шинжиг боллоо. Ирэх жилийн наадамч хол байна да. Холоо. Тэгтээ юу? Өдөр хоног сар жил бол харамсан сум шиг өнгөрч байна. Дараа жил тэгэл дараа намар дахиад уулзах байх та.
Хаяны шууд нутгалгоо буцдаг шиг нутгалгоо буцаад ирэндээ одоо тийм ээ. Тий. За. За сурлага гоё да ийлээ. 30 минут зүгээр байж хараас. Болоод жоохон суучлаа дээр. Ийхүү бид хоёр салаад суурндаа суух гэж явж байтал доод аманд одоо аргалын сөрөгтэй бугуун сөрөг нийлсэн зогсож байгааг харагдсан. Сүүлийн жилүүдэд цөөрөөд байсан аргал сөрөглөн олноор харагдах нь одоо байгаль хамгаалал зөв зохистой хандлагын үр дүн гэж ойлгож байна. Энэ үзэгдэл нь одоо уул ус амьсгалж цэрлэг амьтад нутагтаа тайван оршиж байна одоо илэрхийлж үзье. Ийхүү бид цаашаа нэгэн хот айлаа замаараа дайраад морцоо. Үргэлжлэнээс юм гараагүй. За энэ хот айлын өгшөд хүүхдүүд байгалсан чаныг маань сонирхож зураг хургоо татуулж ингэж байсан. Ер нь бол их баяртай байсан. За дахиад 6-7-ч байгаа, эдлийн зүүч байгаа гэж хэлж байсан. Тэр эдийг бол их сонирхож хоёр очсон боловч яг үдий цагт нөгөө чаны нийлэг болсон. Ер нь хөнгүү зэрэг газрыг зэрэг явцдаг болохоор энэ харагдах байсан баг байсан. Ингээд орой болоод бид гурав зогоон бодохын төлөө буцсан нарын шингээд сайхан орой байлаа. Юу ч юм бэ? Сүмг. Энэс өөр цэвэрхэн над гаргаж авах ямар ч боломжтой. Аа. Үгүй хот. Бах мод иччихв юу? За можиг гаргаж чичээд амар идэ тийм ээ. Үтэлтийн сүүлийн одоо нөгөө миний хувьд одоо хамгийн явна гэж ирсээр байгаа. Өнөөдөр одоо чихнээс явна. хэдэн удаач баяртай гэж хэлээ хэдэн удаач буцаад явдаг буцаад ирдэг. Тийм. Тэгээд ингээд нөгөөдөр өглөө хөдлөн тийм. Мөхөрдөнд хоёр маань. Өнөөдөр эдэн цагаас нисчихээ. Би өглөө 11 цагаас нисгээд. За тэгээ явах нисхээс өмнө амжиж яриараа Зигнааха. Тийм. Тэгээ жинхнээсээ баяртайгаа гэдэг. Ямар ч гэсэн нислэгээ хойшлуулж наашаага ирснийх хаосангүй хэмдэ өрлөө. Ах юм толгойн өвчин болоод байсан нөхрийн яг нэг хот эргээд идэг нэг нөхрөө бол ямар ч байсан. Одоо нөгөө олонтойгоо үзэж чадсан хойд ирэх чинь зөндөө олуулаа болцох юм шүү дээ. Аа. Үржсэн төлөө авцсан. Хэрэгчлийн надад мал энэ. Ажил их л байх юм да. Харин. За дүүгээ гаргаж игээл. Мөгийн ингээд цоогоо малчнаа өргөж, малчны явах нь онныхоо өргөж юм шүү дээ. Хойдон жилийн нөхрөл ирж малдгуу харж өхнө шүү. Нэг л харж энэ дараа нэг. За. За бурхан нэг хурд мөрдөр гүлэн тэгэл. За. Ой малгаан. За тэгээ сая явцгаагаад мөнгө ч одоо тоон гаргаж ирэх юм уу? Мөнгө тоон гараад за дараа дэх байлгүй. Зэнги. Атны багтаа мозгаа иднэ. За баяртай. Сайн сууж байгаарай. Шинэ оноо сайхан ухтаарай. За. Шаа мужиг байгаа нь одоо Америк явах гээд 3 хүүхдэд 22,000 төгрөг тавьчлаа. Миний дөрөв сайн сууж байгаарай за. Ага нотхгүй юм заяа. Ага буцаад Америк руу явдаа штэ. 자, 음식. 여기 다 먹지 뭐 좋아해요? 집 너무 사야 그러자? 아는 아빠가 어디서 잘해줘요?